Энэ сарын 26-нд нийтийн тээврээр Ховд аймаг руу зорчиж байсан 2 иргэнээс коронавирусны халдвар илэрчээ. Эдгээр иргэд 1-р сарын 23-нд Улаанбаатар хотод шинжилгээ өгч хариун сөрөг гарсан учраас 25-ны автобусанд сууж Ховд аймгийг зорьсон байна. Болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж Ховд аймаг Даруй сумын хяналтын пост дээр хүн нэгврээс түргэвчилсэн онцлогоор шинжилгээ авч улмаар PCR-ын шинжилгээгээр баталгаажжээ. Халдвартай болох хавтагч иргэд тодорхойлбол автобусын жолоочийг Даруй суман дээр тусгаарлаж байсан байна. Аймгийн онцгой комисс шуурхай хуралдаж улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу эрүүл мэндийн яам халдвар төвчин судлалын үндэсний төвтэй зөвшөөрсөн тэдгээр иргэдийг энэ өглөө Даруй сумаас тусгай машинаар гаргасан маршрутын дагуу аймгийн нисэх онгоцны буудлын руу авч ирж Улаанбаатар хот халдвар төвчин судлалын үндэсний төв рүү хүний авиа компанийн тусгай үргийн онгоцоор журмын дагуу тээвэрлэх ажлыг зохион байгууллаа. Дүүсэн нөхцөл байдалтай холбоотой орон нутгаас тусгай үргийн онгоцоор бас иргэдээ буцааж байна. За энэ бол одоо өчигдөр та хүн мэдж байгаа. За 2 иргэнээс бол COVID-19 вирусын халдвар илэрсэнтэй холбоотой автобусанд одоо хамт ирсэн энэ улсуудаа одоо буцаах арга хэмжээ авчив. Энэ буцааж байгаа бас шалтгаан байгаа. За энд бол нэгдүгээрт за яг энэ халдвар авсан энэ иргэдтэй хамт ирсэн тусгаалтанд байгаа иргэдийнхээ амнаас эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалахын тулд л одоо гол арга хэмжээ энийг зохион байгуулж байна. Яг тэгэхээр одоо ийм олон хүн нэгэн зэрэг одоо тусгаарлагдаж орон нутагт ийм тохиолдол бол бас төвөгтэй байна. Ийм учраас одоо орон нутгаас шилжүүлэлт хийж байгаа. За нөгөө талаас бас одоо энэ хүмүүст бас харамсаж байгаа. Энэ зүгээр одоо бид нар орон нутг руу иргэд тээвэрлж байгаа энэ үйл ажиллагаанд хүртэл бид нар анхаарах шаардлагатай байна. Олон хүнийг нийтийн тээврийн автобусаар аавна гэдэг бол эрсдлийг улам одоо нэмэгдүүлж байгаа ийм асуудал байна. Ийм учраас цаашдаа хэрвээ орон нутг руу иргэд татаа авах асуудал гарвал аль болох цөөн бүрэлдэхүүнтэйгээр одоо авахын шаардлага байгаа юм байна гэсэн юм зүйл ажиглагдж байна. Тэгээ үнэхээр одоо бас харамсалтай байна. Өнөөдөр гэр орондоо ирж одоо нутг руугаа одоо ирлээгээд нэг хон чаддгүй буцаад одоо ингэж явах болж байгаа учраас иргэд маань одоо бухимдалтай байна. Энийг бол одоо хүлээж авч байна. Арга гэр орноос санаа зовнил байна. Яг харахгүй одоо бид нар иргэдээ бодсон шийдвэрээ гэдгийг нэгдүгээр хэлээ. Хоёрдугаар 14 хоногийн дараа бол тусгаалтаас гарах үед нь шинжилгээ үндэслэж аймаг бол одоо өөрөө зардал мөнгө гаргаж бас иргэдээ татаа авах ажлаа дахин зохион байгуулнаа. Энэ одоо өнөөдөр явуулж байгаа ч гэсэн бид нар 14 21 хоногийн дараа бол эргүүлээд одоо татаа авалтыг энэ иргэдээ зохион байгуулалтаар аавна гэдгээ албасаар мэддэг. Одоо өнөөдөр гэхэд үнэхээр энэ эрүүл мэндийн одоо шалтгаантай арга гэрийн гачигдaltaй яг л оюутан сурагч гэсэн ийм л хүмүүс одоо өнөөдөр Улаанбаатар хотод үлдчихэд арга гэр орнолоо одоо ирж байгаа. Өнөөдрийн энэ онгоцоор гэхэд харалттай одоо 2 хүн байна. Ховтовдрын бас асуудалтай 2-3 хүн байна. Ингээд өвчин зовлонтой өндөр настай олон хүмүүс байна. 3 хүүхэд одоо зочиж байна. Инхлээр бол одоо үнэхээр бас харамсалтай байгаа. Даруй суман дээр байгаа одоо зочигчийн хувьд бол бас одоо харуулттай онгоцоор одоо тээврэх боломжгүй гэсэн бас юм эмчийн дүгнэлттэй гэж арга гэр орн одоо хүсэлт гаргаж байгаа. Ийм учраас аль болох одоо арга гэр орнтой зогсны үндэстэй газраа одоо явуулах арга хэмжээ авах ийм одоо ажил асуудлыг дахин шуурхайштай барай ярьж эцсийн шийдвэр гаргана. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Ховд аймгийн онцгой комисс шуурхай хуралдаж энэ сарын 29-ний тэг цаг хүртэл аймаг хоорондоо зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж Улаанбаатар хотоос ирж гэрийн ажиглалтад байгаа. Тодорхойлбол Жаргалан суманд очсон 111, Буян суманд очсон 7, Эрдэнэ суманд очсон 6, Буян суманд очсон 4, Чанан суманд очсон 2, Ховд суманд очсон 1, Мянгат суманд очсон 5, Дөрвөн суманд очсон 6, Уян суманд очсон 17, Дууд суманд очсон 1, Алтай суманд очсон 5, Булган суманд очсон 23, Манхан суманд очсон 8 иргэнгээд 160-аад иргэдэд тасралтгүй хяналт тавьж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс бүх талын арга хэмжээг авч ажиллахыг сумдын засаг дарга онцгой комиссийн дарга нарт үүрэг болгосон байна.